аймгийн 9 гайхамшиг нь Тус аймгийн түүх, соёл, байгалийн өвөрмөц тогтцтой газруудыг багтаасан үзэс гэлэнт газрууд юм. Би өнөөдөр та бүхэнд эдгээр газруудыг танилцуулъя. Хар хором хотын төв. Монголын эзэнт гүрний нийслэл байсан түүхэн хот Чингис хаан 1220 онд байгуулж Өгөөдөө хаан хөгжүүлсэн. Хотын төвөр нь орхны хөндөд байрладаг. Эндээс олон унад олдврууд олдсон бөгөөд хар хором үзий таатаглав. Эрдэнэзүү хийд Монголын анхны томоохон хийдүүдийн нэг 1586 онд Автээсийн хам байгуулсан. Анх 100 гаруй сүм хийдтэй байсан бөгөөд одоо 20 гаруй үлдсэн. 108 сургатай хэмээн онцгой үзэгчтэй. Өндөр гигэн зам базар 1654 онд байгуулсан. Бясалгал хийхэд зориулсан хийд хангай улсын дунд үзэсгэлэн байгальтай газар барилдаг дэлхийн өвд бүртгэгдсэн. Орхны бүрхрээ буюу улаан цэцлэн орхон гол дээр 20 м-ийн өндөртэй бүрхрээ. 20 мянган жилийн өмнө галт уулын дэлбэрэл газар өвлөлтийн улмаас үүссэн. Жүлжтэй хамгийн их очдог байгалийн үзэсгэлэн газар билээ. Хүйсийн 8 нур, галт уулын дэлбэрэлийн үр дүнд үүссэн 8 үзэсгэлэн нур, байгалийн унган төрхөөр хадгалсан морьтой аялал хийхэд тохиромжтой газар. Монгол улсын төвчг. Монгол улсын газар зүйн төвчг нь Өвөр Хангай аймгийн Бүрд сумын нутагт Хөгөн тарны байгалийн зохицуулалт газрын өрөлцөө оршдог. Энэхүү зүйгийг Монгол улсын шинжлэх ухааны академийн газар зүйн хүрээлэнгээс тогтоосон бөгөөд 1990-ад оноос албан ёсоор тэмдэглэжээ. Тэвш буюу Өвөр Хангай аймгийн Богд сумын нутаг, сумын төвийн дэргэд зүүн хойд зүгт салбарлан тогтсон хар уулыг Тэвш уул гэж нэрлэнэ. Тэвш уулын эргэн тойронд олон төрлийн хадны сүв зураг байхаас гадны бурш хэрэгсүүд ч олон байна. Хужирт Аршааг Өвөр Хангай аймгийн Хужирт сумын нутаг орхон голын сав газарт Хангай нурууны салбар, шуглаа, гуа, шивэд уулсын дунд очдог. Монгол түмний морины шүтэн Өвөр Хангай аймгийн Аравай хэр сумаас 15 км-ийн зайд алдарт Аравайн талд байрлах Монгол түмний морины шүтэн нь монголчуудын морьтой холбоотой уламжлалт соёл шүтэлгийг илэрхийлсэн цогцлбор юм. Баян толгой хэмээх газарт байрладаг. Эртдээр үеэс хурдан морь уяачид энэ газрыг дахин шүтэж ирсэн билээ. Эдгээр газрууд нь Монголын түүх, соёл, байгалийн өвөрмөц тогтцыг илэрхийлсэн гайхамшигт газрууд юм. Жуулчид болон судлаачдын очих дуртай бүсүүдийн нэг билээ.